Үеийн Ахмад хэлчид болон нийт хэлчидтэй өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Миний үеийн 1956 онд төрсөн. 1973 онд барилгын тэмс төгсөж ирээд их барилгын битар моторын анги төгсөж ирээд арматурч нар 20 жил ажилласан. 1995 онд Килийн цэргийн ангид 5 гэдийн мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн юм аа. Ингээд анх эхэлж Килийн цэрэгт орж байхдаа гөлгөө орондоо ангийн захирагчаар ажиллаж байсан. Тэгээд талагч нар орж ажиллаж исэн. Тэгээд талагч нар орж ажиллаж байхад дөнгөж энэ анги ийм байрлал дээр нүүж ирээд тэгээд талхны байр гэж байхгүй Монгол гэр барьчихсан. Тэрэндээ өөрөө талхны пиш нөрөөд тэгээд талх хийж байсан. Яг хөө Килийн цэргийн хамт олонтой ажиллаж явах хугацаанд сайхан байлаа. Манай албаны дарга төмөрхөө байлаа. Ахлагтайгаач жаргал ихч ажиллаж байлаа. Тэр бүгдтэйгээ хамтран сайхан ажиллаж байсан. Тэгээ талагч нар ажиллаж байгаад сүйд тогооч, уулан би тогооч, нарийн бов тогоочны мэрэгчлээ л да. Тэгээд сүйд буудлын эрхлэгч тогооч гэсэн орон тоон дээр орж ажиллаад их уданхүйтэй хамт ажиллаад тэгээд уданхүй шилжсэний дараа жагаатай хамт ажиллаж байлаа. Тэгээд хамт олонтойгоо 2007 онд хүртэл ажилласан. Тэгээд хамт олонтойгоо хамт ажиллаж байсан хугацаанд сайхан байлаа. Тэгээд нийт Ахмад хэлчид болон бүх хэлчидтэй эрүүл энх сайхан бүхнийг хүсэн өрөөё. 90 жилийн ойдоо сайхан оролцоороо. Та бүхэнд эрүүл энх сайхан бүхнийг хүсэн өрөөё.